Бүгдээрээ сайн уу? За шинэ бичлэгтэй тавтай морил. Энэ удаагийн бичлэг бол 24 оны хамгийн сүүлийн бичлэг. 2024 оныхоо хамгийн нэг тодруулъя гэж ярьсан байгаа. Тэгээд хамгийн тодруулахаас өмнө хөрхөн цомхон гоё ширээ засаад, баярын ширээ засаад, идэх туртай, уух туртай зүйлсээ бэлдээд тэгээд нэг сайхан тухлаад сууж агаад ярилцъя гэж бодож байна. Төвшөө машинаа засвараас авахгүй явсан. Засвар гэснээс. За сүүлийн үеийн сайхан яриа л та. Тэгээд төвшөө нөгөө жолоод удааг байгаа болохоор бид хоёр тастлаа аавынхаа машиныг барьж байгаа байхгүй юу. Тэгээд за чин гэрээс дөнгөж гараад уртл хэсэг нь ингээ мэдэгтгүүс ингээ доошсон гэж байгаа байхгүй юу. Хоёр дугуун ингээ. Тэгээ хоёр аав руу залгаагүй бас санааг нь зоогоод яах юм гээд. Тэгээд хин рүү залгасан гэсэн чинь бид хоёр нөгөө машин авах гал нилээн судлаад ихний машин болохоор ямар ч туршлагагүй юм мэдгүй. Ямар машин зүгээрээ яадын идэв ингээд нэг юм машин мэддэг хүнтэй төвшөө чатлсан гэж байгаа байхгүй юу. Өмнө нь огт уулзч байгаагүй танихгүй. Тэгээ тэр хүн рүүгээ залгсан гэсэн. Тэгсэн чинь амар хөөрхөө тийм үү за ахын гялс яваад чи хүлээж 20 минут л болно гэд. Огт танихгүй өмнө нь уулзч байгаагүй хүн. Амар хөөрхөн байгаас тээ. Тэгээд хамгийн инээдтэй төвшөө тэр ах руу залгахаас өмнө Вьетнам засварлуу ярьсан гэд. Вьетнам засвар чинь зүгээр юм гадна талын л одоо өнгөлгөө тиймэрхүү засвар хийд юм байлээ шүү дээ. Тэр ах нь ирсэн. Тэгээд машиныг нь ачиж өгөөд ачлахын компанид дуудаж өгөө таньдаг айгуу сайн гэж засварын газараа зааж өгсөн гэд. Тэгээд тэр засварын газар нь хүргэж өгөөд буцаад гэрлөө төвшөө хүргэж өгөөд амар хөөрхөн байгаад. Тэгтээ нэг хүнд гэмтэл биш байсан гэсэн энгийн л тохиолддог юу байна гэсэн. Тэгээ би төвшөө жоох стрессцээ орж ирэх болов гэсэн чинь ингээд амар хөөрх ингээд нүд нь гэрэлтсэн. Тэр мяав яасан гэдгсэн чинь саяны юм яриад би бүр ийм хөөрхөн хүнтэй танилцсан гэж боддоо. Нэрээ энэ бичлэгний өмнө нөгөө нэг Шанхай яваад ирсэн аялын влог оруулъя гэсэн чинь үнэхээр амжсангүй манайхаа уучлаарай. Ажил маань бүр хавуулцлаа. Тэгээ тог могч гэсэн амар их тасарлаа. Тэгээд өглөө 7-8 гэж гараад шүн 11-12 гэж гэртээ орж ирээл хэд хоног бүр үнэхээр ачаалттай байла. Тэгэхээр Шанхай явсан бичлэг влог маань 25 оны эхний бичлэг болж орох нэ. Тэгээд өөр сайн сайхан юу боллоо? Тэгээ бид хоёр анх удаа шинэ гэртээ шинэ оноо гаргах чинь догдолж байна. Тэгээд бас анх удаа найзуудтайгаа гаргах гэж байна. Азаандаа хоёр талынхаа аав ээж нар дээр өчигдөр уржигдэрхэн хамстай гоё байж байгаад ирсэн. Агаар салхинд гараад. Тийм тэгээд маргааш 31-нд юу яана? Нөгөө нэг дээдлигийн үндсэн тоглолтын дундуур half time-аар NBA Care гээд тоглолтууд явж байгаа. Тэрэн дээр ингээд 5 минутын турш 3-3 тоглож байгаа. Тэгээд төвшөө хоёр 1-1 багт орсон. Тэгээ манай хоёр баг маргааш тоглоно. Тэр их сонирхолтой юм болох хаа. Бид дөрөв маргааш амар хөрхөн хөтөлбөрүүд ямар ч байсан гаргасан. Secret Santa дөрвөн биенийхээ дунд зарлсан. Тэгээ дөрвөн мууртайгаа нийлээд 8 уул хамгийн тодруулъя гэж бас ярьсан. Тэгээд гой хоорондоо чит чат хийгээд 24 онд явъя, 25 онд хаашаа гой хамт аялах уу гэл гой ярианууд өрнүүлнэ гэж бодож гин. Тэгээд бид дөрөв нөгөө Монопол тоглодог штеп. Тэгээд өмнөх хулагуудыг үзсэн бол мэдэж байгаа байх. Монополийн маань авраг сүүлийн тоглолт маргааш болно. Тэг ямар ч гэсэн маргааш агай гой хөтөлбөртэй ингээд юм гой найзуудын шинжил болох учраас айгуу догдолж байна. За хэдүүлээ хамт гараад хүнсээ цуглуулад бас дэлгүүрүүд амир хүнтэй гах та. Чиз плат ирсэн гэсэн чинь. Мэдгүй. Бичлэг үү? Бичлэг үү? Mozzarella. Года гэж. Креми года. Наа чи нөгөө зөөлөн дөө бичлээ шүү дээ. Нэг чиний. Нэлээс ярихгүй юм. Хэцүү хаа. Тэгвэл эсэнцэн хай 20. За. Наацвал нэг хүн арай багтай лээ тий. Тэрийн өнөөдрийн хаал бол карбонара. Тэгээ төвшөөгийн гарын карбонаро гэдэг нь байна. Бяслагтай төмсний панкейк. Энэ ингээ бүр амар гоё харагдсан байхгүй бичлэг. Тэгээ энийг маргааш найзуудтайгаа ирэхээр хийж идэ гэж бодоод байгаа юм. Зөвхөн хөөрхөн сайд диш байдлаар.
Тэгэнгүүт анх удаа хийж байгаа болохоор фейлдэж магадгүй гэж бодоод төвшөөг карбонара хийж байгаа хооронд нь би энийг хийж үзье. За тэгээс яах өнөөдрийн хоол болох нэ. За эхлээд төмсөө айлах чи. За энд гомгийн ус буцаалж байна. Энд төмсний ус. За би төмсөө болж байгаа хооронд нэг жижигхэн гэртээ байгаа юмнуудаараа чиз платер цэцээ гэж бодлоо. Чиз платер ер нь л баярын ширээн дээр тэгээд хаяа ингээд гоё чилэрч сууж муугаал тий орой ингээд гоё кино үзэхэд бол бид хоёр бол байнга олон гоё идэх төртэй юмнуудаа нэг тавган дээр байлуулчихаар. Надад нэг юм хоёр өнгийн усан үзэн байна. Тийм нэг хүрхэн маршмеллоу байна. Энд бас нэг юм хүрхэн шахаагаас авчирсан жигнэг байна. Энд нэг юм юу байна? Шоколадтай дотроо кранберитэй нэг юм гоё амттай байна. Платерны хамгийн чухал нь чиз. Тэгээд чеддер орно. Тэгээд энэ юу вэ? Энэ моцарелла байна. Моцареллаг зүгээр нөгөө панкейкэнд оруулна. Энэ өмнө би хэрглэжсэн энэ хонин нугыг гоуда орно, чеддер орно. За ингээл чиз платер маань бэлэн болох нь дээ. Өнөөдөр болохоор зүгээр юм 30-ны орой штэ. Тэгэхээр яг хөө зүгээр л чиз платераа өдөр тутамдаа хийдэг шигээл зүгээр эддэг юмнуудаараа засчий гэж бодож юм л доо. Маргааш харин яах вэ? Гоё юм. Шинэ жилийн уур амьсгалтай байвал гоё юм уу? Тэгээд таадад бас тусалж магадгүй гэд оруулчихъя. Яг юм гоё эддэг чизнүүд ээ. Тоортны нөгөө хөвнүүд байдаг штэ. Тэрүүгээр бас чизээ засах яах юм бол хэрчиг юм бол айгүй хөөрхөн харагддаг юм байна. Нөгөө хүсэгний хив байвал бас ингэж хөөрхөн. Happy New Year. Эсвэл 2024 гэж юм биччихвэрс гоё юм. 2024 гэд нөгөө байгаа орцуудаараа гоё тоо үсэгвэл өргөн л юм. Би өмнө насны бичлэгэн дээр блогон дээр хэлжсэн да. Ингээ нөгөө года болохоор яг ийм хэлбэрийн дагуу тэгш өнцөгт гурвалж хэлбэртэй. Ингэж ирчээд чидрийг болохоор шоод өрүүлж хэрчих юм бол ингээд идэхэд амтнд нь бас яг нэлээд нөхрөөд идэв. Өнөр нь гоё, амт нь гоё. Чиз платер маань нэг иймэрхүү явцтай. 24 гэж харагдаж байна. Капаноя. За бэлэн болсон. Энэ төвшөөгийн гарын карбонара байна. Энд миний хийсэн чиз платер байна. Маршмеллоу. Энд гоё чиз байна. Агуулсан зэрэг. Зүгээрээ. Юу вэ? Крем года. Года. Года яг бэлцэн амар тод авдаг. Тийм ээ. Тийм. Амар гоё зөөлхөн бол тийм ээ. Баярын ширээнд хонгор амттай. Зя. Төвшөөгийн карбонара гал. Баярлаа. Хоолтойгоо хамт тэр нөгөө панкейкээ хийж идэх гэсэн чи арай амцсангүй карбонара амар хурдан болчлоо. Халуун дээр нийтэхгүй бол удацгаар жоохон онцгой болчиход идэг. Тэгээд идэж дуусчаад панкейкээ хий гэж бодлоо. Тэгээ би өнөөдөр хийж дурших гээд байгаа байхгүй. Гоё болох юм бол маргааш хоёр найзыгаа байлмаар байна. Цардуул болохоор нэг хоолны албаг гэсэн байсан. Тэгэхээр урьлаа би хоёр хоолны албаг хийнэ гэсэн үг.
Тэгэл нөө Солонгост амьдардаг, Солонгос явж исэн хүмүүс ахын бол энэ панкейкийг айгуу сайн мэдэх баха. Миний араа бүр ийм барьцамтай болчих тийм ээ. Одоо хамгийн гол орчин бислэг, моzzarella, шоод үргэлжлэн хэрчээд бид нэгээд бислэгээ өөрсдөө хийдэг болсон гэж бодохоор нэг тийм гоё юм аа. Монгол байгальд, Монгол төрсөн дээр те Монгол малаас гаргаж авж байгаа ийм гоё Монгол бүтээгдэхүүн гэж бодохоор тэгээ хамт чанарын хувьд бол бүр ярилтгүй. Бид хоёр амар дуртай байгаа тий. Тэгээ бислэг чинь өөрөө маш уургалаг айгүй гоё бүтээгдэхүүнийг хэлэхүү. Бислэг чинь өөрөө бас амар гоё том соёл байлээ. Одоо ямар бислэгийг юутай холж идвэл гоё вэ гэд гоё комбо, гоё хослууд бас байд юм билээ. 21-ын энэ үг аюу штэ. Энэ баярын кампанийн таглайн нь юу гэж байглаас баярын ширээнд. Гоё штэ. Смарт надад бол амар таалагдсан. За бүрийг хэлэх гэж үзэн дээ. Амар гоё болж байна. Одоогийн байдлаар. Төмөс биш юм шиг, кейкний гурав шиг. За ингэж бүрийг хилэнгүүтлээ. Гол хэсэгт нь ингээд нүх гаргаад ингэж хийгээд буцаад бүрийнхээ болгоно. Оо, pretty. Мсам. Энд би жижигэ гэдэг нэр өглөө. Болчлоо. За. Яаж нөгөө ингэж ингэх вэ? Ингээ одоо. Халуу. Бэлтгэв. Гараад ирэх. Энэ хамгийн ихэнд юм уу? Боёна. Воо. Нөө төгөл амтай. Оо ямар гоё юм бэ? Энэ яг нэм чихэртэй борцог шиг Борц шиг амтай. Аа. Би шиний үгээс оржлаа. Тэгдээ. Нөгөө цардуул эрдэнэ шин цардуулын оронд гурил хийсэн болохоор бас яг ийм гоё бэкери шиг гоё амтагдаж байна. Тэр юм. Нөө цардуулах илүү сайн бийжүүлж юм байна. Одоо нэг тийм энэ таалж. Аха. Тийм зөөлөн шууд ингээд. Гэхдээ үнэхээр цардуул олдохгүй бол цагаан гурил бол манай хаан болох юм биш үү? Ямар ч асуудал алах тий. Би баяр үргэ. Баярлаа. Илүү жижигхэн юмэр юм байна. Тийм. Одоо ингээд Тэгвэл идэхэд амархан доторх бэлтгэн үү? илүү юм жижигхэн болохоор тэгээ ингээ хоёр хуваагаад татна шүү дээ. Йоо. Тэгээ ингээ хоёр хувааж татаал нэг нэгээр нь ам руу хийхэд шууд ийм амд орох хэмжээтэй байвал илүү идэхэд тухтай байна. Маргааш би яг тэгж хийнэ. Ийм усууч юм бэ? Ямар сони чинжүү шиг юм. Тэр чихэрлэгээ мэдэж чаддаг вэ гэдгээсээ хамаарад элсэн чихрээ тааруулж гол болж байна. Баярын өдөр туршихтаа бол ер нь ийм ихтгэлтэй л хүнс сонгочих юм бол хоол ингээ нэг ийм ихтгэлтэй болно шүү дээ. Одоо хэрэгэлдэггүй хөрцөө ч юм уу тий. Хэрэгэлдэггүй бислэг аваад азаа үзчихснаас яг л ихтгэлтэй хүнсээ авч баярын ширээгээ чимсэн дээр ах гэж бодож байна. Тэгээд бислэгтэй хоол хийх л бол ер нь тань нугдав. Энэ жилдээ хамгийн ихээр ойлгож авсан сургамж юу вэ? Би ингээд мэдээл яваадсан байхгүй юу? Өөрийгөө нэг тим замтай гэдгээ. Гэхдээ ингээд яг засах хэрэгтэй гэдгээ мэдсэн ч гэсэн нэг тийм яг тодорхой үйлдэл хийж чадахгүй яваалсан. Зэро хийж чадахгүй хүнд хитрхи сэтгэл гарахгүй байх. Зэро гэхээр одоо юу гэх юм? Хүртэж чадахгүй биш. Хүлээн авч юу гэх юм? Хүртэх хэсгүү хүнд. Тийм. Би ингээд танихгүй ч байсан хамаагүй амар их сэтгэл гарах гэдэг юм шиг байгаа юм. Тэр хүмүүс нь мэдээж эргээд тодорхой хэмжээгээр гомдоно. Вилен арк эхэлж байгаа юм байна. Исүгийн вилен арк. Би одоо киноны сөрөг дөр болно. Хитрхи найс байж хандлаа. Тэрийг яагаад ойлгож авсан? Сайн хатсан чинь тийм сая яг хэдхэн хоногийн өмнө яг тийм тохиолдсон чи мэдж байгаа шүү дээ. Деталь нэг яриад яах вэ? Тэр яг огт танихгүй хүн бичлээсэн л та. Ингээд миний нэлээ хүндэлдэг одоо ингээд энэ хүмүүсийг л би ингээд одоо гоё байлгачих юмсан, сайхан байлгачих юмсан гэж хичээдэг хүмүүс маань надад маш муухай зан гаргасан. Тэгээд вау. Муухай зан гарсан гэхээс илүүтэй юу? Нөгөө өөрсдөө
өөрт нь ингээ сайн хандаад байна гэдгийг ойлгохгүй даварсан юм шиг санагдав. А тийм үү. Тийм. Мм. Тэгээд муухай зандалтай мэдээж. Гэхдээ өөртөө нэг тийм юм одоо хангалтгүй. Угаасаа л надаа ингэх ёстой гэж байгаа юм шиг. Чиний над гаргаж байгаа сэтгэл чинь Тийм. одоо бүр юм энгийн bare minimum сэтгэл би угаасаа лаг болохоор сэтгэл гаргаж байгаа ёстой гэж байгаа юм шиг. би бүр маш амар сайн ойлгосон. Тэгээ бүр хангалттай тэнэг байж ханлаа гэсэн гэж бодсон. Fuck you гэж. Гэтэ гоё хүмүүс байдаг штэ. Тийм гоё хүмүүс байдаг. Тийм. Жишээ нь би те. Чи өөрөө ярихгүй юм уу? Дундын асуулт үстэй. Дундын асуулт юм уу? Хөө ерөөсөө хариулт бодоогүй дээрээс. Энэ жил ер нь бол надад нэг тийм амар сурамжхаар том юм болоогүй. Би ер нь харьцангуй 50 жил өнгөрсөн. 24 онд хийсэн хамгийн ичмээр үйлдэл. Ичмээр үлээ. Аха. Нэг гэртээ цогтож өндөгч урдан жил биш те. Бас нэг сүртэй сандрахгүй байна. Тэгтээ сая нөгөө дээдлийн тоглолттой NBA Cares гэдэг зарлуулалтаа юу зарлуулах гэхээр юу ч гэсэн болох юм хөө юу ч гэсэн болно гэсэн аахгүй. Тэгэхээр Монголын муурнуудын холбооны тэргүүн гэдгийг хэлсэн аахгүй. Тэгээд эсвэл зөвхөн контент креатор гэж болно дөө. Дизайнер, график артист, эсвэл зураач гэсэн ч болно гээл. Тэгсэн. Тэгэл яг манай баг гараал багийн ахлагч Монголын муурнуудын холбооны тэргүүн төвшөнтэй гэсэн би бүр тэр бас ичмээр байсан. Хаяада бас тийм хэрэггүй байх нь жоохон сонирн байдалд оролдсон шүү. Энэ миний сургамж. Хэлжүүл гоё гэж бодсон чинь хэлсэн чинь тийч гоё биш ичмээр байсан юм байна. Би ингээд нэг ажил руу такси бариад тэгээ амар төвчрэл. Тэгээ төвчрж явах хэвчээ би нүг замдаа шоколадтай бичэн авчихсан байхгүй юу? Тэгээ тэрийг идэл явж исэн замдаа. Тэгэл би замдаа буусан. Төвчрээд харна. Тэгээ ажил руу алхсан. Тэг хүмүүс өдөр амар хараад байгаа юм шиг нэгдэл. Нааг таниад байгаа юм бах та. Гэж би ухааны бодчихвол дотроо яваадсэн чи ажил руу орсон чи манай хөөе наад өмд чинь гэ. Тэгээ харсан чи би ингээд нэг жоохон цайвар юм бэж өнгийн өмдтэй. Тэгээд яг суудал миний бүксний арт шоколад болсон байсан. Тэгээд бодоход ингээд нөгөө таксинд нөгөөдгөө идэж явж агаад суудал дээр нь тавиад тэгэл ямар нэгэн байдлаар дээр нь суусан юм шиг байгаа. Тэгээд тэр үнэхээр яг л юу шиг харагдсан. Периодо. Нөө шоколад штэ юм яа. Басо. Яа, би бүр тархлаад амир хийцсэн юм биш үү? Тархлаад хийцэн. Тийм. Тархлаад хийцсэн ямар баавгаш. Нэг хэсэг 80 тулсан тий. Тийм хэсэг 80 толоод амир гүзээ мүзээ толоо тэгээд тэгэл ийцсэн шүү дээ би. Хэн нь хамгийн олон удаа би мэдэж ийн гэж хэлээ буруудж ийсэн бэ гэрээ. Чи. Яагаад Чи намайг гэж бодож байгаа юм уу? Үгүй л дээ зүгээр би яагаад гоо ярилцсан байх гэж бодсон шүү дээ. Шууд чи тэгж хэлэх гэж бодог. Асуулт чи өөрөө хинэн гэсэн байсан шүү дээ. Тий. Буруудсан гэхэр чи юм шиг би мэдэж ийн гэхэр би ч юм шиг санагд. Жохоо ээж тайплах гэх тэргүй. Би мэдэж ийн гэдэг. Чи би ч юм хэзээ ч буруу юм хэлэхгүй. Яг зөвлөө тэгэл та би мэдэж ийн гэсэн юмнууд нь. Тэрийнхээ хүмүүс, энийгээ хүмүүс одоо ингэсэн тэрийг аваа хөвцөн дээр юм биш үү? Эдгэр гэж мэддэг юмнууд нь. Би мэдэж ийн гэж хэлдэг нь хамгийн хэлдэг нь би заяа. Чи хэлдэг. Чи хэлдэг. Хэлчээс ам гарчаад хэлсэн зөвлөгөөг авдаггүй. Тэгээд бурууддаг. 24 онд тохиолдсон хамгийн гоё мөч. Нөгөө Шанхайд л гоё юм байна. Хамгийн нэг нь даарсан. Аймаа ханиадтайсэн. Тэгтээ голын зам дагуу зураг мөргөж авч өгөөл гоё барилгуудтай газар алхаал нэгнийхээ зургийг авч өгөөл даараал тэгээ явах нь одоо гоёсэн. Тийм үү? Тий. Ямар сони. Бас нэг мөч байгаа. За. Би ч нэг мартамхаа хүн шүү дээ. Хөвсгөл нуурын эрэг дээр чи мэдэн дээ. Мэдэн дээ. Тий Шанхай тэрнээс гоё юм уу? Ямар сони. Үгүй яг ингээ сүүлд ингээд бодсон чи саяны хамгийн гэх юм бол юу юм бэ? Яг нөгөө хөвсгөлд далаа хэрэг дээр. Тэрийг ярих уу? Харин яах вэ? Би нэг тэрийг ярихгүй мэнэ. Би үгүйсээ би видеогоор харуулах юм байна. Эрэл алгана шүү дээ.
Ямар ч сая хөвсгөл даалаа. Рил болгож оруулах юм уу? Оруулна шүү дээ. Тэгээ бичлэг хадгалсан байгаа шүү дээ. Мм. Зүгээр жоохон хуцаа өнгөрөх гэж бодсон. Ялангаа алтлаа уйлж илээ л дээ. Миний гэсэн тэрээсэн. Тэгээд хоёлаа бас шинэ баринд орсон байна. Тийш нэрээ тий. Тийш дээ. Тэгээ ийм юм тохиолдсон юм. Яг та ядад юу байна бэ? Дараа тэгж жагаад гоё видео үзүүлнэ. Гоёсаа шүү. Хамгийн гоё эзэн бас хийсэн хоол. Гоё асуулт байна. Галт хэрэгтэй гудамж. Аанда. Тэр чинь айл хотлоо. Ханой. Тэгээд тэнцэнээр бас ч яваад нөгөө Мишелийн хоттой. Аанда. Дөрвөлөө зорж очсонтой бусдаа хамт идсэн юм бүгд байсан. Тэр нугас гоёсноо да. Тийм үү, ямар сони. Хийсэн хоол гэвэл хэд хоногийн өмнө нэг амар гоё зүйл амттай юу байсан те. Каре. Бахан манга гоё зүйл. Тэр гоё юмснаа да. Ийм асуулт бодож бас хэцүү байна. Би одоо чинь өчигдөр юу ийдснэ ч санахгүй. Жасингийн нүүн гидсэн seafood pasta гоёсон. Нэг шинэ газар нэгдсэн байсан да. Тэр баг миний Монгол хийсэн хамгийн гоё seafood pasta байсан баха. Сая Шанхайд идсэн нөгөө crab noodle бас амар гоёсон. Чиний хийж өгсөн хоолнууд ер нь бүгдээрээ амар гоёсон надаа энэ онд. Энэ онд яг төвшөө амар их галтгоонд байсан. Тэгээ төвшөөгийн хийдэг яг гурилтай шүүл бол бүр oh my god. Кари чинь бүр ингээд амар сайжрал яруу. Сүүлдээ бүр ингээд нөө төгсрөлийнхаа шат руу орж мураад. Тэгээд сүүлд энэ нөө карбонара дууд чинь бас төгсрөөд байгаа. Би чиний хийсэн хоолыг алцсан. За. Саяных. Угаасаа яг нөгөө спешиал хоол өгвөл яг саяны тэр нөгөө шарсан төмөсөө байдаг шүү дээ. Бислэгтэй төмөсөө. Харин тэ саяных бас гоё болчлоо. Хийсэн гэх юм бол надад өөр хийсэн юм байхгүй хаа. Хоолноос. Хоолны сургалтанд яваад. Тийм. Пицца хийсэн шүү дээ. Тэд хийсэн хоолнууд амар гоё байсан. Тэр пиццаас гоёсэн тий. Тэгээд мартцсан болохоос. 24 онд худалдаж авсан бас бэлгэнд ирсэн хамгийн гоё зүйл чинь юу байсан бэ? Одоо бэлгэнд ирсэн хамгийн гоё зүйл бол миний Dyson. Баярлаа. DJI. Энэ бүр үнэхээр яг 24 онд бид хоёрын хувьд яг контентын хувьд, бичлэгний хувьд бүр ингээд next level update болчихадсан. Бас амар болсон тий. Амар болсон. Худалдаж авсан гэвэл юу вэ? Худалдаж авсан гэвэл үү? Сүүл чангаагаас цүг авсан. Би яг бичсэн. Яг бичсэн. Affordable гэхдээ одоо нөгөө худалдаж юу юм бэ? Тим амар нөгөө дандаа ингээд англи үг ашиглах юм аа. Тийм. Нэг юм. Сэгэлсэн нэг юм босон болоогүй. Бүр амар үнэтэй брэнд биш. Гэхдээ ингээд гоё luxury брендинг цүнхтэй болсон анх удаа. Явхаас өмнө тэр цүнх ямар гоё юм бэ гэл ингээд хараацсаахгүй. Тэгээд яг Шанхай явхдаа гоё яг дэлгүүр нь ороод бүр ингээд барьж харж үзээд үнэхээр таалагдах юм бол авна гэж бодоод бүр ингээд төсөөлцөн явсан байхгүй. Хэдий ингээд өөрийнхөө мөнгөөр юм авч байгаа ч гэсэн ингээд нэг юм гимшээд идэх болсон мэлээ юм уу? Үнтим авахаар. Ингээд оронд нь ингээд зээлэдүүлж болно доо ч юм уу? Эсвэл ингээд нэг юм хамтын юм дундаа ашиглах гоё юмд үрж болно доо. Аялалдаа хадгалж болно доо гэдэг ч юм ингээд нэг юм жоохон гимшингүү үрдэг болсон мэлээ. Тэгээд очиод би төвшөөрөө ингээд арсан чинь төвшөө. Тэгээ нэг юм пакэжин дотор нэг юм амар хөөрхөн карт байсан байхгүй юу? Цанартай юм худалдаж ав, хэрэгэл, өмс тэгээд өвлүүл гэдэг утгатай. Гэдэг үг. Тийм нэр гоё тий. За чи. Тэгэл ингээд тайруулаад хараал тий. Хамгийн ихсэн байхгүй за эдгээр чи бүгдээр нийт би чи миний зорилго ингээд цогцоороо нэг хамгийн байхгүй юу? Би Galaxy Tab-аас Trustmaster T300 авсан. 100. Тэгээд би жолооны хүрд авчаа. Тэгээд би PlayStation 5 эслийн болгосоо. Гейминг компьютертэй боллоо. Curving монитортой боллоо. Ай байна. Гэхдээ ингүүт яг амар гоё ингээд сонирхолтой ингүүл энэ ширээ. Оо тийм үү? Тий, энэ надад амар гоё. Яг ороод нэг тийм энэ баг ингээ өвлүүлэх маяг энэ ширээ болчиход байгаа. Энэ ширээ ингээд харахаар угаасаа ингээл амар хуучин. Амар vintage хуучны юм шиг. Тийчээс хөөрхөн үнэтэй тий. Харах цэцэрлэг ярагдах надад. Надад ч гэсэн. Тэ шинэ жилийн мэд. 24 онд
Хамт байсанд баярлалаа. Би ич хүмүүс хэлсэн үү? Тийм ээ. Хүмүүс хэлсэн юм уу? Тийм ээ. Эх ондоо илүү олон гоё сонирхолтой бичлэгүүдээр уулзна гэж найдаж байна. Энэ оны хамгийн сүүлийн өдрийн интервью. Баяртай. Шинэ жилийн мэнд хүргэе.